Домог болон яригдсан шилийн сайн эрс группэс их сурвалж хөх Монгол мөнгөн тайгын улаан буйдаа шилийн сайн эрийн замаар замнаж яваад аргагүй эрхэнд их замын дээрэмчин болчихсон хүн мэрсэр байдаг. Тэдний нэг нь 70-ад оны үед баруун аймагуудад нэр цууд гарч явсан улаан буйдаа гэгчжээ. Энэ нэрийн тухай Увс Баян Улгийн Ховд аймгийнхан янз бүрийн дурсамж яриа хүүрнэж байдаг. Тиймдээ ч улаан буйдааг 70-80-ад оны баруун аймгийнхан мөнгөн тайгын их замын дээрэмчин гэж нэрших болсон байна. Алс тэртех баруун хязгаарт Асгад хэмээх эрдэнсийн орд байдаг. Гадаадынхан ялангуяа Оросууд Асгатын мөнгөний орд гэхээр нүдэн сэргээд ирдэг. Асгатын орд бүхий Асгад хайрхантай хүй залгаа нутаг бол Оросын холбооны улсын мөнгөн тайгын район бөгөөд битүү оймод бэрх хэцүү зам харгуйтай энэ нутаг эрт цагаас эхлээд холойроос хазаар гүйлгэхсдийн цөсийг шалгасаар ирсэн төвхтэй аж. Асгадтай хэл залгаа Горно Алтайн хязгаарч энэ нутагт багтах бөгөөд ухаанда Алтайн хязгаарын шилийн сайн эрчүүд Орос Туваагийн нутгаас адуу мал хөөж туухдаа энэ л нутгаар дамждаг байж. Соц нийгмийн үед тэдний ёс заншил арга барилыг улаан буйдаа гэгч залгамжлан гарч ирсэн ч харамсалтай нь шилийн эрчүүдийг шилдгээр тодруулдаг бос ширвэж хайдаг нийгэм байсан болохоор мань буйдаа нутгийнхаа ардуудаас сайн нэр дуулж байсангүй. Түүнийг шилийн сайн эр гэж хүндлэхийн оронд малын хулгайч гэж нүд үзүүрлэх жишээтэй. Ийм нэгэн золгүй тавилантай эр нэг үе мөнгөн тайгын ой хөвчөөр бүгж Орос Монгол иргэдийн мал хөрөнгийг хооронд нь хольж солин ёстой л нэг дураараа дургиж байсан юм санаж. Мань нэр зөвхөн Горно Алтай мөнгөн тайг хаваар бүгээд байсангүй. Увс нуур, Тэсийн гол, Асгатын орд газрын ойролцоох Ногоон нуур сум, Алдар түүхтэй Толб нуур, Дэлүүн сумын нутгийг дамнаж хар тарвгатай Булаг өндөр, Баян Улгийн аймгийн Цэнгэл, Сагсай, Улаан хус сумын нутгаар хөндлөн голд давхиж явсан байх бөгөөд Монгол эрчүүдийн алсын замд морь малаар зорчих яс чанар илэрхий муудаж машин тэргэнд хамаг найдалгаан тушааж явсан соц нийгмийн үед морин дэлэн дээр ингэж дэрвж явсныг нь бодохоор өөрийн эрэхгүй биширмээр. Гэхдээ түүний явдал суудлыг манжин үеийн шилийн сайн эрчүүдийн явдал суудалтай зэрэгцүүлээд үзвэл инээдтэй л дээ. Манжин үед манай шилийн сайн эрчүүд ямар байсан гэж 19-р зуун бол Монгол орон шилийн сайн эрчүүдээр дүүрэн буцалж байсан үе билээ. Тухайн үед хянганы нуруунаас ил тарвгатай Тэнгэр уул Алтайн улс хүртэл Сяны тайга байгаль нуураас урагшаа хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт амьдарч байсан монголчуудад манж дайчин чин гүрний төрийн хууль цааз үйлчилж байсан цаг. Гэвч отго жинстэй ноёд толгой бүхэн сөхөрдөг байсан энэхүү манжийн хууль цаазыг огтд тоосон шинжгүй бөксөө арчиж явсан хэнэггүй хүмүүс бол тэр цагийн шилийн сайн эрчүүд байлаа. Манж дайчин гүрний тэнгэрийн тэтгсэн хааны 1762 оны мутрын үсгтээ халах журам хуулинд суурин худалдаачдыг тоном дээрэмдэж үл болно. Айлган сүрдүүлж тоном дээрэмдсэн тохиолдолд гэмтнийг огтчин алах цаазын ялаар гисгэн цээрлүүлмай. Нүүдэлчин иргэдийн өмч болох мал сүргээс хулгайлан завшсан этгээдийг хугацаагүй цэргийн албанд цөлөх, гар хөлийг нь цавчин мухарлах, хулгайн хэрэгэ дахин давтан үйлдвэл эзгүй цөлд ширлэж алах ялаар шийдэх мой гэж заасан байдгаас үзэхэд манжийн хууль нэлээдгүй хатуу чанга байсан нь ойлгогдно. Гэвч хээрээр гэр хэцээр дэр хийж явсан шилийн эрчүүлд Азийн зүүн талыг тэр аяар нь улан дороо гიშгэж явсан манжийн хааны харигс хатуу хууль цааз айлын нохой худсан дайны санагддаггүй байж.
Шилийн эрчүүд хөх нуураас тагна урайхан хязгаар хүртэл хянганы нуруунаас тэнгэр уул ил тарвтай хүртэлх өргөн удам нутгийг агтны туурайгаар тамгалж хүлгийн сайныг шилж унан дур зоргоороо жигүүрлэн нисч явсан байдаг. Тэр үед Монголын зүүн хязгаарт торой банд тэргүүтээ шилийн эрчүүд дарганг нутгийг агтны туурайгаар тамгалаа зогсохгүй. Урагшаа өвөрлөгч 49 хошууг нэлен хүйд нь гүйцээдэг байсныг бодохоор үнэхээр бахархмаар. Гэвч энэ нь Чингисийн байлдан дагууллын хажууд бас л юу ч биш. Тэр үед Дэлгүүн болдгоос Самарканд орох нь жирэмсэн эмийн шээх газар байсан гэж бодчих. Ингээд бодохоор дэлхийн талыг агтны туурайгаар тамгалж явсан эртний монголчуудыг бишрэхгүй байхын аргагүй. Тэглээч Увс Баян-Улгийн аймгийн нутгаар хөндлөн гол давхиж явсан улаан буйдааг нэг доош нь хийх шаардлагагүй л дээ. Яагад гэвэл мань нэр орчин үеийн Монгол эрсийн яс чанарыг баруун аймгийнханд хангалттай мэдрүүлсэн байдаг. Даанч сүүлдээ их замын дээрэмчин болж хувирсан нь нэг тиймэрхүү. Гэхдээ Оросууд болон Туваачууд өөрсдөө түүний дургүйг хүргэж байгаад дийлдэшгүй дайсантай болоод авсан байдаг. Нэг удаа улаан буйдаа Горно Алтайгаас хэдэн адуу хөөж яваад Орос Туваа нийлсэн 4 нөхөрт баригдчихсан юм байх. Тэд түүнийг нэвширтэл зодож нүдснээ эцэстээ амьдаар нь нохой шууны хоол болгохоор хүн амтангүй битүү хөвчөд модноос хүлж орхиод явчихсан байгаа юм. Энэ нь дэндүү хүн чанаргүй үйлдэл байлаа. Тэглээч улаан буйдагийн амьд явх хоногийн тоон арай дуусах болоогүй байсан ч юм уу. Түүнд гэнтийн аз таарсан гэдэг. Адуу малаа хайж явсан нэг өвгөн тааралдаагүй бол манер Орос туваа нарын сэтгснээр нохой шууны хоол болох байж. Энэ цагаас эхлээд буйдаа цусан өшөө зангидна гэдэг шиг л Орос туваачуудыг үзэж чадхан байсан байна. Гэхдээ тэр цусан өшөө авах маягаар хүний амь нас хөнөөж явсангүй. Зам зуур таарлцсан Орос туваа нарыг дээрэмдэх, тэдний эзвэлсийг хулгайлах маягаар занимаалдж байгаад л мөнгөн тайгын их замын дээрэмчин хэмээх нэр хож зүүх болжээ. Буйдаа Багдаа жирийн л малчны герт өсч торинсон, харин мэдээ орсон цагаасаа эхлээд сургуулиас бултаж, багшаас баашилж холдсон сурлага номдоо маруухан хүүхэд байж. Түүнийг баг байхад хөдөө сумдын 10 жилийн сургуулийн хүүхдүүд анги танхимаа орхиод хөдөө гэрлүүгээ оргодог үзэгдэл элбэг байж. Буйдааг 4-р ангид сурч байх үед гэр нь Баармын даваа 7 толгой хэмээх газар нутгалдаг байсан бөгөөд сумын төвөөс явган нүцгэн гарсан бага насны хүүхдүүд 100 гаруй километр явж гэр орондоо эсэммэнд очно гэдэг бардаг ажил биш, давдаг даваа биш байжээ. Тэглээч улаан буйдаа яаж игээд л харьчихдаг байж. Бусдын чөдрийн морийг хулгайлаад чөдөр аргамжаар нь оосрлоод л хөл залгachдаг байсан нь түүнийг хар багаасаа хээрээргээр хэцээр дэр хийж явах одон төрсөн болохыг илтгэнэ. Буйдаа ийхүү оргож зүгтах маягаар үлгэн салган явсаар 7-р ангиа сургуулиасаа бүрэн завсралагдаж эрх чөлөөтэй болсон байна. Түүнчлэн малчин ээж аавдаа тусалж том эр хүн болсноо хэд хэдэн удаагийн малын эрэлд амжилттай явснараа баталж чадсан байна. Үндэ малд нүдтэй эрлийн одтой түүнийг хээр гадуур юу хийж явааг аав ээж ах дүүс нь төдийл анзаарсангүй. Энэ байдлаараа тэр бие даасан шийдвэр гаргаж өөрийн малыг байтугай өрөөлийн малыг олоод идчихдэг болжээ. Тэрээр 18 нас дөнгөж хүрмэгцээ шилийн сайн ир болохоор зориглон шулуудаж мөнгөн тайгаар хэл давсан байгаа юм. Тухайн үед Орос Монголын хил дээр харуул хамгаалалт гэж нэр төдий байсан болохоор амных нь салиа арилаагүй бяцхан эрд ийм том боломж олгосон байдаг. Улаан буйдаа тэр үед хүүхэд гэхээргүйгээр томоор сэтгсэн байгаа юм. Тэрээр Оросын талаас Сементал үйлдвэрийн хэдэн үнэ оруулж ирэх овоо том төлөвлөгөө боловсруулжээ. Тухайн үед Сөв Сайл ихтэй мундаг том дэлэн хөхтэй Сементал үйлдвэрийн үнэ Монголын зарим нутагт эд шүтээн болж байсан цаг.
Манай Зарим аймгийн дарга нар тэр үед Казахын цагаан толгойд олж ирж сүү сайлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлнэ гэдэл хойд хөршиг зорддог байлаа шүү дээ. 18 настай буйдаа амхандаа аймгийн даргын хийдэг ажлыг бүтээх гэж хэтэрхий том сэтгсэх хэрэг. Гэвч энэхүү том санаа нь бүтлгүйдэх тийшээ хандсан байна. Яасан бэ гэхээр ямар ч туршлагагүй залуу хулгайч буйдаа Орос иргэдийн үнэтэй цайтай Сементал үйлдвэрийн үнээг зүгээр л сул задгай бэлчиж явдаг гэж бодож л дээ. Холоос дурандаж үзэхэд үхэр малын ойролцоо ямар ч хүн байсангүй. Тиймээс тэр дэн хийсэн өндөр биетэй цагаан толгойтой сөрөг үхрэн дээр тавиад буучгаж өөрийн юм шиг туугаад хөлийн дээс алхчихвал сөрөг үхэр түүнийх болох байлаа. Ердөө 4-5 км газар туухтал хүсэл нь биелэх байв. Гэвч Оросууд үхэр малынхаа хөлийг төмөр гинжээр чөдөрлөөд цоожилж орхидог байсныг шин залуу шилийн эр улаан буйдаа мэдсэнгүй. Тэднийг малаа гавлаж хадгалдаг гэсэн ойлголтгүй явсан буйдаагийн уур ундууцал дээдсэгтэн тулж ямар сайндаа л идээшилж байсан нэг үхрийн толгой руу маш чанга өшгөлж орхисон гэдэг. Гэсэн ч тэр шантарсангүй. Үхэр малаа хүртэл гавлаж гяндалдаг Орос тасхныханд ихэд дургүй нь хүрсэн тэрбээр энэ муу хэдэн азахыг чинь авахтаал нэг авандаа хэмээн шүд зун занж байсаар нэгэн арга сөвгчилжээ. Тэгээд мөнөх дургүйг нь хүргэсэн Орос тасхныхныг үнээгүй болгохоор хэдэн өдрийн турш холоос дурандсан байна. Тэгтэл нэг орой хамтралынхан Сементал үйлдвэрийн үхэрнүүдийнхээ гав гинжийг тайлж хашаанд нь оруулаад найрлаж гарах нь тэрэ. Тосгон руу хэтэрхий ойртож очисон буйдаад баян хуур хөгжмийн дуу тип тап хийтэл бүжиглэх чимээ сүрхий чангаар сонсогдож байлаа. Хэрвээ бүтлгүйтэд буцаж зугтлаа гэж бодоход нуугдах бартаатай газар морио ууж орхисон дээр гэж буйдаа агшин зур сэтгээд авсан байгаа юм. Тэгээд тэр тум болгоомжтой явсаар ухаан жолоогүй найрлаж байсан хүмүүсийн хажуухан талд ирээд нэгэн дүнзэн байшингийн араас бүхнийг толдонгоо социализмыг ингэж л байгуулдаг юм бах та гэж шивнэж байсан гэдэг. Эрэм нийлсэн 10 гаруй хүн уусан архиндаа мансуураад эд бужигнаж байх бөгөөд сүүлдээ зарим нь зогсоо зайгүй бүжиг таанц хийснээс болоод хоёр хөл нь дайвалзаад суудал дээр лакхитл ойчоод өгөх нь харагджээ. Төдөлгүй бүрэнхий болсноор найрлаж буй хүмүүс дотор эрүүл ухаантай хүн үлдсэнгүй. Чухам энэ үед улаан буйдаа үхрийн хашаанд явж ороод 20 гаруй Сементал үхрийг хашаанаас зугуухан хөөж гарган өмнө зүгийг чиглүүлж орхиод эзэнгүй байсан нэг байшинд орж галдгооны өрөөнөөс нь идэж уух юм авч өвөртлөөд үүдний өрөөний ханд байсан хоёр амтай шууны бууг авч үүрсэн байна. Хэрвээ хойноос нь хүмүүс хөөвөл өөдөөс нь буу тавих гэж тэр. Тэгэд манер урагш зүглүүлж орхисон хэдэн үхрээ туугаад хөдөлжээ. Гэвч шөнийн цагаар бэлчээрт явж сураагүй үхрөөд эргэж хашаа сарвч руугаа гүйлдээд байж. Тэглээч шилийн хулгайч болох гэж нөр их хичээл зүтгэл гаргаж үүний төлөө цоцолтгүй тэмцсэн улаан буйдаа тэдгээр үхрийг яаж игээд л мөнгөн тайг руу оруулж дөнгөсөн байгаа юм. Нэгэнтээ ийш нь оруулаад авсан болохоор түүнд айх аюул байсангүй. Яагад гэвэл мансууртлаа согтож унсан хамтралынхан өглөөнөөс нааш сэрэхгүй. Харин өглөө сэрээд үхэрнүүдээ алгавалсныг мэдмэгцээ. Мөнгөн тайг руу мөлхөх нь холгүй мацх нь ойлгомжтой. Тиймээс улаан буйдаа үр цайхаас өмнө мөнгөн тайгийг туулж бараад нутгийнхаа зах сэжүүрээс атгаад авсан байхад л Оросуудын гараас мултарчихлаа гэсэн үг. Үнэндээ ч тэр анхныхаа том олзыг шөнжин тууж явсаар үүр хаяарх үед нутгийнхаа бараг олж харжээ. Хүн гэдэг амьтан үр хөвгтөө хязээч муу үйл хийхгүй байгаасаа гэж боддогч өөрт нь хэрэгтэй зүйлийг олоод ирсэн байхад ашигтай талаа бодолцоод арга буюу хувь тавилантайгаа эвлэрдэг тохиолдол бас бий. Яг л энэ жишгээр буйдаагийн аав түүнийг загнаж зандрахын оронд хаа холоос хулгайлаад ирсэн үхрүүдийг нь ихэд нууцалж байсаар
өөр сумдын сүүм фермийн айлуудад хямд үнээр зарж амин хувьд овоо хөөрхөн сулаагаад ирсэн байгаа юм. Эцэг нь түүнийг анх ингэж өөгшүүлснээр улаан буйдагийн шилийн хулгайч болох зам мөр их л сайхнаар гэрэлтэд ирсэн гэдэг. Сүүлдээ манер Горно Алтайгаас өндөр зигзгэр биетэй тоомсог адууг хэд хэдэн ч удаа хөөж авчираад нутгийн гүн рүү оруулаад шахсан байдаг. Гав гинжтэй сементал үйлдвэрийн үхэр хөөгөд ирсэн сүрхий эр ганц хоёроо яваа тоомсог адууг бол ядах юмгүй тонших нь ойлгомжтой шүү дээ. Чухам ингэж манаргаж явхдаа Орос туваа нийлсэн хэдэн хүнд баригдаад нохой шууны хоол болох төгсөн тэр. Энэ цагаас хойш манер мөнгөн тайгын их замын дээрэмчин болж хувирсан бөгөөд нэг удаа тэрбээр өлсч цангахын эрхэнд давааны зам дээр отоонд гарчээ. Дотроо мэдээж Орос туваа нарыг зансаар байж. Тэр үед Оросын хүнд даацын машинууд мөнгөн тайгаас Хандгайт руу банз болон модон материал тасралтгүй зөрдөг байж. Совет Транс гэсэн бичгтээ улаан цэнхэр шар өнгийн КАМАЗ машинууд цовно. Морио нууцлж уяад зам отсон буйда давааны орой дээр булгнаж үлдсэн хоёр машин руу дайрахаар шийдсэн байна. Түүнийг том балиусаа бэлэн зэхээний байдалтай түрүүлээд очиход дундаа том шилтэй бараашиг тавьчихад найралд суусан Орос туваа хоёр жолооч нилээд халамтсан нүдээр хялам хийж харснаа. Хөө пастух самогон ист гэх мэтэр архинд улаарсан хээгүй архичны аран шингаар угтжээ. Буйда хэлийн ойролцоо нутгалдаг Монгол иргэдийн нэгэн адил ойр зуурын туваа хилтэй тул яаж игээд өөрийнхөө гэрийг давааны доохонтой байдаг гэж ойлгуулад байшин барих гэсэн чинь банз хэрэг болчихлоо. Банз өгвөл шимийн архи өгч болно хэмээжээ. Хариугүй архиан дуусах гэж байсан хоёр уухайн тас машина асаасан байна. Буйда туваа жолоочийн машинд суусан бөгөөд аз болоход Орос жолооч нь төрүүлээд хөдөлсөн байна. Тэгмэгц буйда мундаг том балиусаа гаргаж ирээд туваа жолоочийн эрүнд тулгажээ. Эхэндээ тэр жолооч гайхаж хүүхдэрээ шахан буйдаг хараач ингэхгүй байх гэж бодсон байдалтай байснаа. Түүнийг яахаас ч буцахгүй болохыг ажиглаж мэдмэгцээ машинаасаа буугаад давааны уруу унан тусан зогтсон байна. Буйда түүнийг тэр чигт нь орхиод машины кабинд байсан гахайн утсан мах талах өдгөрүүлсэн сүү зэрэг тухайн үедээ л тансаг хоол хүнсийг уудалж аваад мөн туваа жолоочийн зам зуура малчтаа наймаалцах гэж авч явсан жижиг сажиг бараа таваарыг хуу хаман оджээ. Энэ нь түүний Орос туваа нарт өшөрхөж хийсэн анхны дээрэм байлаа. Яванда тэр өөрийн хань хамсаатантай болж Орос туваа нарыг мөнгөн тайгын даваан дээр нэг хэсэг сандаргаж байснаа сүүлдээ илчлэгдээд ирмэгц Хандгайтын зам дээр Оросуудыг отож байгаад бензин шатхууны цэцчээр дээрэмдэх болжээ. Социализмын үед юмд тооцоо байгаагүй тулдаа түүнд дээрэмдүүлсэн жолооч нар ялан дунж ясанд хахалгүй салдаг байсан байх. Улаан буйда 90 цент хүрч 28 нас хүртлээр цэргийн албанд явсангүй. Эрлэгийн данснаас хасагдсан гэдэг шиг төрийн данснаас хасагджээ. Тэрбээр сүүлдээ мөнгөн тайга Горно Алтай хаваар дураараа дөргих боломжгүй болсон тул увс нуур Тэсийн гол, толб нуур, хар тарвагтай, булаг өндөр, Баян-Улгийн аймгийн Цэнгэл, Сагсай, Улаан хус сумын нутгаар хөндлөн голд давхих болсон гэдэг билээ. Хамгийн сүүлд тэрбээр нэгэн туваа эрийн тархийг хаг цогсон хэрэгээр шоронд ороод л сург алдарсан гэдэг. Гол нь туваа эрдээ биш байсан бөгөөд цагдаа нарын гарт баригдсан л энэ байлаа. Тэрнээс биш улаан буйда 18 настайгаас эхлээд л шоронд орж, шонд өлгүүлэхүйц элсэн бусын хэрэг зөндөөнийг үйлдэж байсан хүн аж. Энгийн амьдрал энтер гэж бодож санах юмгүй. Чухам юуны төлөө хулгай хийж яах гэж зам гудаст дээрэм тонол үүсгэж явсныг нь бодохоор гайхмаар. Зарим хүнд хээрээр гэр хэцээр дэр хийж явах төрөлхийн дур сонирхол байдаг бололтой. Хэрвээ улаан буйда өнөө цагт дээр гişгээ манаргаж явсан бол
Овс завхны хойд чиглэлийн сумдын малчдыг атгандаа авч айлган сүрдүүлээд мал сүргийг нь улаан цагаан дээрэмдээд байгаа новшийн туваа нартай нэлээд үзэлцэх байсан болов. Ийм нэгэн тэсгэлгүй хулгайч тэрслүүэр хасаг туваа орсгүй айлгаж ичээж явсан хачин түүх бас байх юм. Ямар сайндаа л түүнд дээрэмдүүлж тонуулсан орс туваа нар буйдаа гэдэг тэр сайн эрийг ялах ганцхан юм бий. Тэр бол цаг хугацаа. Насны эцэст энэ хүн амьдралын шаргал тоосон дээр далаараа цэвэр тавиулна гэж яжилдаг байж. Ёстой л нэг аргаа барсан хүмүүсийн үг дээ.